За сайн байцгаана уу хэрхэн мөндөд үзэгчтэй та бүхэнтэй сайн мэдээ гэсэн нэвтрүүлгээр уучирч байгаа та бүхэн таатай байна. Тэгээ би та бүхэнд өөрийнхөө тухай баг зэрэг бас танилцуулгыг өгье. Тэгээ намайг Түмбэр гэдэг эхнэр хоёр хүүхдийн хамт аж төрдөг Монгол Улсын нэгэн жирийн иргэн байна. За би эзэн Есүс Христ итгээд одоо 20 жилийн босгон дээр явж байна. За 1992 онд анх Есүс Христ итгэсэн. Тэр үед би бас 10 жилийн хүүхэд байлаа. За тэр цагаас хойш бас Монгол Улсын их сургуульд түүх археологийн ангиар бас суралцж энэ чиглэлээр бас дамжуулан Монголын христтгэлийн түүхийг бас судалж сонирхсоор ирсэн. За тэгээд одоо би Монгол Улсын их сургуулийн түүхийн факультетэд түүхийн одоо хилтэст одоо Монголын түүхээр ялангуяа Монголын христтгэгчдийн түүхээр орчин үеийн түүхээр бас одоо докторийн зэрэг хамгаалах гэдэг ингээд судалж сурвалж иж байгаа юм судлаач хүн байна. Нөгөө талаар миний ажил бол Библийн сургалтын төвд Библийн судлаач багш хичээл эрхлэгч ажлыг хийдэг юм хүн байна. За тэгээ би түрүү хэллээ Монголын түүхийг тэр дундаа бас өөрөө Христ итгэж хүнийхээ хувьд Монголын христтгэлийн түүхийг бол бас сонирхож судалдаа гэдгээ бас та бүхэнд саяхан хэлж байна. Тэгээд анх би Есүс Христ итгэсэн цагаас эхлээд энэ 90 оноос хойш анх Монгол христтгэл орж ирсэн юм байна гэсэн ийм бодол төсөөлтөй явж ирсэн. Гэвч явцын дунд ялангуяа Монголын түүхийг судлаа явж явах үед бол энэ тийм биш юм байна гэдэг нь бол нэлээд тодорхой болсон. За тэгээд 2004 онд Монголын шинжлэх ухааны академиас түүхийн хүрээлэнгээс одоо Монголын түүхийг шинжилэн бас бичиж аль биесийн түүхийг бичсэн одоо ийм бүтээл гарсан байгаа. За Монголын түүх судлаач нар бол үнийг бол таван ботном гэдгээр нь бол сайн мэднэ. За тэрэн дотроо бол одоо эзэн гүрний үеийн тухай их Монгол Улсын үеийн түүхийг одоо бичсэн хэсэгт бол Монголын тэр үеийн монголчуудын шашин шүтлэгийн асуудлыг ярихдаа бол тэр үед монголчуудын дийлэх хэсэг нь ялангуяа бүр нэр бүхий хэрээд 8 онгууд гэх мэт Монгол болон Түрэг үхс хагаралтай нүүдэлчин аймагуд овг аймагуд аль хэдийн христтгэлтэй тэр нь одоо Нестрүүд гэдэг нэртэй христтгэлтүүд байсан гэдэг бол одоо бүр аль биесээр хүлээн зөвшөөрөөд одоо үүнийг тодорхойлцсон байгаа. Тийм болохоор Монголын түүхэнд ялангуяа эзэн гүрний үеийн түүхэнд христтгэл бол хизээнэ дэлгэрээд хөгжил цэцгэлтийнхаа бас өндөр нэлээд томоохон бас тийм ээ хөгжил цэцгэлтийн үед орцсон байсан гэдэг нь бол одоо нэгэн түүхээр батлагдсан няцаагтхын аргагүй болоо. Ийм нотлохотой одоо түүхэн баримт байгаамаа. Тийм болохоор би христтгэл байсан юм аа байгаа ч энд итгэж гэж би та бүхэнд бас яар цаг алдмааргүй. Энэ бол тэр дөрвөө Монголын аль биесийн түүхэд бичигдээд зөвшөөрөгдсөн ийм асуудал байгаа. Яг Монголын түүхийг христтгэл анх хэзээ орж ирсэн тухай ярих юм бол энэ торгоны замаар гэж бид нар мэднэ. Энэ бол бүр айл хүн үү мар тэрний өмнө ч үж магадгүй өрн дорныг холбосон энэ худалдааны гол замаар дамжуулан Монгол болон Хятад тийм ээ энэ бүс нутагт Азийн бүс нутаг маань одоо өрн дахинд харилцаж ирсэн бол нэг тодорхой. За энэ торгоны замаар дамжуулан манай эдний 7 дугаар зуунаас эхлэн одоо Нестрийн итгэлийнхэн буюу тэ христийнхэн одоо тэр үеийн одоо христчиг Нестрийнхэн гэдэг үгтэй тэр бүс нутагт байсан христ итгэжтэй. За тэд бол Монголд бол нэвтрэн орж ирсэн юм аа. За таван улсын үеийн төгсгөл хавьд Хятад бас Нестрийнхэн эсрэг христийнхэн эсрэг нэлээд өргөн дэлгэр тийм хүчтэй хавчлах өрнөсөн. За үүнээс одоо дайдсан, зүхтсэн, дөрвсөн, зүхтсэн одоо христтгэгчнэр бас Монгол руу нэвтрэн орж ирсэн гэсэн. Ийм хоёр одоо салаа замаар одоо Монголд бол тэр үед 7-8 дугаар зууны үед Монголын овг аймагуудад одоо христтгэл бол орж ирсэн байдаг. За энэ бол нэлээд тодорхой болсон, ойлгомжтой болсон түүх. Сүүлийн Монголд одоо судлагдж байгаа археологийн судалгаануудад бол шин баримтууд энэ үеийг нотолсон одоо тийм ээ одоо хадны эсвэг зураг бичээсүүд одоо илбэг олдож эхэлж байна. Ялангуяа одоо хар орны малтлагаас бол одоо Монголд христтгэлийн одоо томоохон бас сүм дуган байсан гэдэг нь бол одоо батлагдж байгаа. За түрүүн би хэлж байна тийм ээ Монголд христтгэл байсан юм а гэдгийг бол одоо нотлох гэж цаг барах нь угаасаа явцгүй болж байна. Энэ бол үнэхээр одоо тодорхой болсон түүх. Гэтэ одоо сүүлийн үед би яг сонирхолтой байж болох гэдэг нэг үүднээс гэж хэлэх юм бол Монголын одоо түүх бичлэгт ялангуяа эзэн гүрний үеийн одоо их Монгол Улсын үеийн түүх бичлэгт бол нэлээд том ахис төвчл гарч байна. Ялангуяа 1990 оноос хойш арчлал Монголд одоо тийм ээ ялж одоо
нийгэм маань өөрөө нээлттэй болсноор бас бидний хөрш орнууд одоо олон улсад бас одоо цаг үеийн байдал одоо намжиж бас өргөн дэлгэр харилцаа, найрсаг харилцаа бий болсноо үр дүнд одоо шин мэдээлүүд одоо урд нь нууцлагдсан байсан, хаагдсан гэж хэлсэн одоо мэдээлүүд одоо бидэнд одоо тодорхой болж байгаа. За энэ шин баримтууд мэдээлүүд бидэнд орж ирснээр бидний хувьд бол нэлээд тодорхой гэж бодож исэн одоо их Монгол улсын үеийн түүх хүртэл бол маш одоо тийм ээ сонирхолтой улам илүү баялаг болж байгаа. За тэгээд сүүлийн судлаачдын дунд нэг тийм маргаан бас явж байгаа юм л да. Сонирхолтой гэдэг үгнээс би та бүхэнд ярьж байна. Тэгээд эзэнт гүрний үед монголчуудын их тайван гэдэг Pax Mongolia гэж ярьдаг. Энэ байсан юм уу гэдэг асуудлыг одоо зарим судлаачид бүр нухацтай дэвшүүлж байна. Гэтэл яг үнэхээр Pax Mongolia яваа тийм ээ Монголын их тайван байсан гэдэг нь нотлох маш олон баримтууд. Энэ үед Монголд төдийгүй монголчуудын эзлэн авсан нутагт худалдаа, соёлын бүх одоо харилцаа маш аюулгүй тийм ээ бүрэн хамгаалагдсан гэдэг ийм төвшөнд одоо хөгжиж исэн харилцаж исэн байдаг. Гэтэл судлаачдаар тэгдэг байхгүй. За баруун зүгээс католик төв юм тийм ээ католик төвт Европоос Санмартууд ирж исэн Марко Поло, Рубрук, Карпини, Монте Карвино гэх мэт одоо ийм одоо католик итгэлтэй, христгэлтэй одоо Санмартууд ирж исэн юм аа. Гэтэл одоо Азиас ямар гэж тийм ээ харилцаа холбоо байсан юм бэ гэдэг энэ асуудлыг гаргаж дэвшүүлдэг байхгүй юу. За тэгээд бид нар мэднэ одоо Ховлын хаан одоо Бээжин төвлөрн сууснаас хойш Монголын эзэнт гүрэн ерөнхийдөө 4 том хэсэгт задарсан гэдгийг би мэднэ. Цагаатайн улс, Илхаатын улс, одоо Алтан ордны улс. За Юан гүрэн гэсэн энэ 4 том бүлэг одоо хүчрэг гүрэнд одоо монголчууд одоо хуваагдсан тухай бид мэднэ. За сүүлийн судалгаагаар сүүлийн одоо шин баримтуудаар одоо Монголын одоо ялангуяа Илхаатын судалгаанд бол нэлээд томоохон ахиц дэвшил гарч байна. За Илхаатын түүхтэй холбоотой одоо Сирийн хил дээрх одоо түүхэн баримтууд бас Армян, Гүрж гэх мэт одоо бүс нутгийн хил дээр бичигдсэн түүхэн баримтууд монгол хэл дээр орчуулагдж байна. Бас тухайн хэл дээр судлагдж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо 20 жилийн өмнө 30 жилийн өмнө бидний мэдэхгүй байсан түүхэн маш олон шин баримтууд одоо Монголын түүхийн одоо судалгаанд орж ирж байна гэсэн үг байхгүй. За энэ тохиолдолд ялангуяа Илхаатын түүх нэлийн анхаарал татж байгаа. Илхаадууд маань Хөлгүй хааны байгуулсан улс маань ялангуяа туркуудтай, лалын туркуудтай, сэлжүкүүдтэй бас нэлийн томоохон тэмцлийг өрнүүлсэн байдаг. За энэ лалынхны тэмцэлд одоо ялахын тулд амжилт олохын тулд Монголын хаадууд хөлгөөгөөс өсвөлээд ялангуяа Аргун хааны үед бол маш идэвхтэй байсан гэж байгаа. Одоо Ромын католик сүмгээд рүү хэд хэдэн удаа одоо илчээ илгээж исэн, харилцаж исэн, загтлаар харилцаж исэн ийм одоо баримтууд бол гарч ирж байна. Саяхан да ерөөсөө та бүхэн санаж байгаа Монгол Улсын ерөнхийлөгч Ватикан улсын урилгаар одоо тэнд зочлон очсон байгаа тийм ээ. Тэнд олон улсын бас хоёр талын бас хоёр улсын хооронд бас одоо харилцааны тийм ээ шин дэвшинд гаргахын тулд Монгол Улсын ерөнхийлөгч очиж байсан. Тэгээд тэр ерөнхийлөгч очиж байх үед бол Ватиканы зүгээс нууц гэж тооцогддог тийм маш өндөр зэрэглэлийн тэрхүү нууц баримтуудаа бидэнд үзүүлж исэн тийм ээ. Тэр дотор Монголын хаадаас илгээсэн одоо албан цагтлуудыг бол одоо танилцуулж исэн. Тэгээ манай Монгол эрдэмтэд бас тэрийг аль биесээр хуулж авчирсан гэх мэтчлэн. Тэгэхээр Монголын түүх бичлэгт маш том тийм одоо боломж шин нээлтүүд одоо хийгдэж байна. За би тэгээд өнөөдөр бас та хүн энэ сонирхолтой байх болов гэдэг үүднээс энэ үзгээс бас хэлмээр байгаа юм л да. Монголын их хааны элч, Аргууны элч 1287 онд Саума гэдэг одоо нэг Санмартан өөрийн одоо туслах Сабадин гэдэг хүний хамт тэр үеийн одоо Ромын католик сүмэд ноёрхож байсан баруун Европ руу аялсан байдаг. Энэ хүн явсараад бүр одоо Франц хүрсэн. За тэр үеийн одоо Францын хаантай тэгээд бас тэнд байсан нэгдүгээр Эдвард гэж Английн хаантай хүртэл уулзж ирсэн юм түүхэн баримтууд байгаа.
Энэ хүний одоо аялсан аялын тэмдэглэл одоо сэр хил дээр үлдсэн байна. За удахгүй бас энэ Монгол хэл дээр бас орчуулагдаж байсан. Монголын түүх бичлэгт бас нэг том өөрчлөлт авчирна гэж би итгэж байгаа. За би Саму гэдэг хүнийг танилцуулах шалтгаан нь юу вэ гэхээр энэ хүн маш сонирхолтой л да. Ягаад гэвэл энэ хүн маань өөр монгол хүн. Монголдоо Онгууд аймгийн гаралтай Хэрээд Онгууд аймгаас гаралтай зарим хүмүүс бол Хэрээд аймгийнх гэж хэлж байгаа. Нестор итгэлтэй хүн байсан. Өөрийн одоо туслах шавийн хамтаар Ховлын хаанаас одоо Аргун хаанд одоо зарагтан очисон. Өөрөлдвөл Монголын бас элч төлөөлөгч байсан. Тэгэхээр нэг Монгол хаанаас их Монгол хаанаас тийм ээ Ховлын хаанаас Аргун хаан одоо зарагдаж очиж байгаа элч хүн байна. Дараа нь тэр хүн маань Аргун хаанд итгэмжлэгтээд Ромын пап руу цаашлах юм бол Францын тийм ээ цаашлах юм бол Английн хаан руу одоо элч төлөөлөгч болж очиж исэн ийм хүний тэмдэглэл. За энэ хүн маань бол Нестор итгэлтэй Христ итгэж хүн байсан. Тэгээ би үүгээр би та бүхэнд хоёр зүйлийг хэлэх гээд байна л да. Нэгдүгürt үнэхээр тэр үед монголчуудын ноёрхлын үед бол Монголд бол үнэхээр инх тайван Монголын инх тайван ноёрхож байсан юм а. Энэ бол зөвхөн баруун талаас элчин төлөөлөгч ирээд исэн юм биш. Монголчууд хүртэл яг ийм идэвхтэй одоо элчин харилцааг Европ төвтэй бас хийж исэн юм а гэдэг юм бас маш том баримт нотлохоо. Энэ бол ерөөсөө Монголын инх тайван байсан юм уу гэдэг одоо судлаачдын эргэлзээнд бол маш том цохилт өгж байгаа тийм ээ. Хариулт өгж байгаа ийм түүхэн. Нөгөө талдаа энэ хүн хэн байсан бэ гэдэг бол бидэнд түрүүний миний хэлээд байгаа тийм ээ. Энэ үед христтгэлнүүд байсан юм аа. Бүр байхдаа Монголын эзэнд гүн маш том нөлөө бүхий хүмүүс байсан юм аа гэдэг бас баталгаа байна. Зөвхөн христтгэлтэй хатад гэхэд одоо 20-д хүн нэр яригдэж байна тийм ээ. Монголын хаадууд. Хамгийн одоо алдартай нь Сорогтон бих гэдэг одоо мөн хааны их хатан байна. Дохуус гэдэг тийм ээ. Хүлгүү хааны хатан байна. Эд бол христтгэлтэй хүмүүс байсан. За бидний мэддэг Шихийн хутаг, Чингай гэх мэт одоо Монголын томоохон зүтгэлтнүүд бол христтгэлтэй түүхэн Нестор ийм хүмүүс байсан тодорхой. Тэгэхээр Монголд Христ итгэл бидний эзэнд эцэг өвдийн тийм ээ түүхэн үед байжээ, иржээ. Тэгээ би одоо судалгаа хийж байгаа Монголын орчин үеийн христтгэлийн түүхийг бас судалж байгаа. Ялангуяа 90 оноос хойш энэ христтгэл Монголд ямар амжилттайгаар яаж хөгжиж дийлгэрч байгаа гэдэг талаар судалж байгаа. Үүний учир шалтгаан юу юм бэ? Ямар учраас ийм болсон юм бэ гэдэг талаар би тусгайлан судалж байгаа. За тэгээд ингэ судалж явж байхад бас нэлээд их эргэцүүлж байгаа юм л да. Яагаад Монголд христтгэл орж ирсэн? Ямар замаар, ямар шатраалаар, ямар хөгжлийг туулж өнгөрөө гэдгийг татгаас гадна бас өнөөдөр Монголд христтгэл хэдэн удаа орж ирээд байгаа юм бэ гэдэг асуудлыг бас харж хөндөх ёстой болчихж байгаа. Зарим судлаачдын хувьд бол энийг 3 дахь удаага гэж ярьж байгаа. Би өөрийнхөө судалгааны явцад ямар дүгнэлтэнд хүрч байгаа гэхээр энэ бол Монголын 2 дахь удаагийн томоохон дэлгэрэлт юм байна. Аль 7 дугаар зууны үед нэвтэрсэн христтгэл маань 13-14 дугаар зууны үед бол бүр оргилдоо хурчиж. Тий. Одоо 90 оноос хойш Монголын христтгэл бол маш нэлээд өндөр түвшинд, маш өргөн талаастай. Нийгмийн маш бүх давхарт нөлөөлж байгаа. Тэнд одоо христтгэлийн төлөөлөгч нар тийм ээ, хувь итгэгч нар одоо бий болж байна. Ус төрдөж байна. Соёл урлагийн тийм ээ, томоохон зүтгэлнүүд бас тийм ээ, эмч нар одоо нийгмийн бүхий л төвшөнд одоо христтгэлнэр одоо ийм тийм ээ өргөн хэмжээнд дэлгэрнэ гэдэг бол энэ христтгэлийн маш том давлгаа тийм хоёр дахь том төрөлд хийсэн байна гэдэг одоо бас өөрийнхөө судалгааныхаа дүгнэлтэнд хийчихэд байгаа. Энэ нэг дахь төрөлтөөс хоёр дахь төрөлтийн хооронд бас нэг дороо хийж нэг 800-аас 900 жилийн бас тийм ангал буюу тийм ээ одоо орон зай хоосон орон зай. За энэ хооронд Монголд юу болсон юм бэ гэхээр бид нар мэдж байгаа тийм ээ эзэн гүрнийг одоо бууралтай холбогдуулаад Монголд төрийн маш их урт үргэлжсэн хямрал явагдсан. За энэ хямрал бол манжид Монгол дагаар орсноор баг ерөөдөө шийдвэрлэгдсэн. За үүнтэй зэрэгцээд бас Монголд бол буддизм буюу тэ шарын шишин бол дийлгэрсэнийг бол бид мэдж байна. За энэ түүхэн хооронд бол христ итгэгч нар Монголд
удаа дараа сайн мэдээг буюу христтгэлийг дэлгэрүүлэх гэж оролцсон байдаг. Тэгээ яг үнэхээр өнөөгийн төвшин шиг эсвэл 13 14 зууны үе шиг тийм төвшөнд болоо тэд нар христтгэлийг дэлгэрүүлж чадаагүй. Гэхдээ тэд нар нэг түүхэн амжилтыг энэ үед хийж чадсан. Тэр нь юу байсан бэ гэхээр монгол хэл дээр Библийг орчуулсан байна. Өнөөдрийн бидний уншиж байгаа Библи бол нарийн ярих юм бол 300 400 жилийн тийм ээ одоо Христ итгэгчдийн хөдөлмөрийн үр шим байна. Тэдний одоо олон тийм ээ цаг заваа зарцуулсан өөрсдийн одоо мэдлэг ур чадвараа зарцуулсны үр дүнд өнөөдөр бид нар Монгол Библитэйгээ бас ингээд болчиход байгаа. Ийм байжээ гэдэг нь бол нэлээд тодорхой болж байна гэж байлмаар байна. За тэгээд би ярианыхаа энд хэлжсэн анх би Есүс Христ итгэж байхдаа миний энэ үед л одоо тийм ээ христтгэл анх удаа Монгол орж ирж байна да гэтэл бас тийм биш вэ гэдгийг харж илаа. Монголд бидний өвөг дээдс маань энийг христтгэлийг хүлээж авч цагтаа бас мандаж буурж ингэж явжээ. Тэгэхээр өмнөх ч гэсэн Монголын аль биесийн төв хүлээн зөвшөөрч байна. Тийм. Тэгэхээр би монголчуудаа бас хэлмээр байна. Манай монголчууд бас хэлдэм л да. Энэ бол харийн шишин, харь шишин гэж. Би бол одоо түүхэн нотлохоо бол тийм бишээ гэдгийг бидэнд хэлж байна. Энэ бол бараг буддизмтай тэрнээс ч өмнө бас дэлгэрэлтээс нь өмнө бас Монгол дэлгэрч ирсэн. За би харийн хар илгийн гэдгийг энэ христийн мэдээг, энэ сайн мэдээг ойлгохгүй байгаа учраас хүмүүс хэлж байгаа гэж би бас ойлгож байна. Тэгээ мэдж байна. Хэрвээ христийн сайн мэдээг бид нар ойлгох юм бол энэ бол тийм хар илгийн биш. Үндэ христийн сайн мэдээг гэж юу гэсэн үг юм бэ? Энэ бол Бурхан ертөнцийг бүтээсэн цор ганц Бурхан өөрийгөө Христээр дамжуулан бидэнд илэрхийлж байгаа л гэсэн. Бид орчин ертөнцийг од нар гаргийг бидний хүрээлэн байгаа байгальдлыг харахтаа бүтээгч Бурхан байгааг ямар нэг хэмжээгээр мэддэг. Гэхдээ тэр Бурхан бидэнд өөрийгөө Иесус Христээр дамжуулан өөрийгөө танилцуулсан. Тэрнээс гадна тэрээр бидний түүхэнд бас өөрийгөө илэрхийлсэн. Би боддгийн зүгээр монголчуудын түүхийг харах юм бол их хатуу ширүүн хүн тэмцэлийг монголчууд өрнүүлсэн шүү дээ. Хэрвээ бид нар Монголын түүхийг ингээ сайн ажиглах юм бол ерөөсөө энэ газар нь өргөн нутаг дээр ерөөсөө манж төрг Монгол угсааны нүүдэлчдийн тийм ээ хуц ширүүн тэмцэл өрнүүлсэн ийм түүх. Энэ бол бүр хүннүгээс өмнөх үеийн түүхийг би ярьж байна. Сүүлийн 2-3 мянган жилийн түүх гэдэг болыг би товчлон хэлэх юм бол энэ бол ерөөсөө нүүдэлчдийн хоорондын ширүүн тэмцэл байсан. За энэ тийм ширүүн тэмцэлд монголчууд маань их нутагтаа, төрөлх нутагтаа бас эзэн болоод ингээ үлдсэн байна. Манжууд хамгийн сүүлд ерөнхийдөө дуусч байна. Гэхдээ манж хүмүүс бас байгаа мэдээж. Төргүүд бол аль хэдийн бас энэ газар нутгаас шахагдаад гарцсан байсан. Нэгсэндээ ингээд Монголын түүхийг ярихлаар нүүдэлчид нэг хэсэг нь алдаршиж, нэг хэсэг нь мандаж, нэгнийгээ зохиж, нэгийгээ ингэж баруун тийш нь хөөж, тууж ингэж явж исэн ийм одоо ширүүн тэмцэл үргэлжлсэн байд. Зарим хүмүүс бодд юм л да. Монголчуудыг хятад эзэлж исэн гэж. Хэрвээ түүхийг бид нар харах юм бол хятад хэзээж Монголыг эзэлж байгаагүй. Хэн Монголыг эзэлж исэн гэвэл нөгөө төргүүд, нөгөө манж нар. Нөгөө л бидэнтэй адилхан нүүдэлчд байдаг. Тэгээд тэд бол бүгдээрээ дайнж монголчуудыг ирэмгий цөстөө ийм нүүдэлчд байсан. Энэ хүн ширүүн тулаанд монголчууд бас тисэж гарсан. Тэгээ одоо бол маш олон сая хүнтэй, Орос гэлтэл 200 сая хүнтэй, урд тэрбум хүнтэй энэ хоёр тийм ээ авраг гүрний дунд 2 сая хүнтэй, за 3 сая хүнтэй болж байгаа тийм ээ 3 сая хүнтэй сая 500 км хавцраад энэ өргөн нутагтаа энэ Монгол улсыг бас тусгаар тогтносон Монгол улсыг ингээд байгуулчихж байгаа. Тэгээ би сайхан бас нэг өөрийнхөө нэг номыг бүтээсэн байгаа. Тэр бүтээлдээ бас энэ тухай бас бичсэн байдیں۔ Тэгээ би тэр бас тэр хэсгээс ишлэмээр байна л да. Монгол улсыг сургуульд би нэг багш байдаг. Тэр бол Америкийн нэгдсэн улс Индиана мужийн их сургуулийн одоо монгolч эрдэмтэн Кристофер Эдвард гэж хүн байд. Тэрний нэг үг байд юм л да. Тэгээ Монголын түүхэнд болсон бүх юм их зүг байсан юм а гэж. Яг л цаанаасаа удирдлагатай юм шиг. Цаанаасаа нэг тийм нэг хүчрхэг юм хөцөөд исэн юм шиг.
Би ч гэсэн яг Монголын түүхийг судалж байхдаа Монголын түүхийн эмгэнэлтэй гашуун санаа алдмаар тэр түүхүүдийг уншиж байхдаа энэ түүхийн ард хин нэгэн хүчрэг нэгэн үл үзэгдэх хүч нөлөөлж ийсэн гэдэг бол баттай хэлж байна. Энэ юм бэ хэн байсан бэ гэвэл мэдээж бурхан. Бурхан энэ Монгол улсыг оршоосон, бурхан энэ үндэстнийг Монголыг бүтээсэн. Тийм учраас энэ хурц ширүүн хүнд энэ 3000 жилийн түүхэнд монголчуудыг үнэхээр бүрэн бүтэн байлгасан энэ эзэн бол бурхан өөр юм. Тэгээ бурхан өнөөдөр бидний цаг үед Иесус Христээр дамжуулан өөрийгөө илэрхийлж байна ах танараа. Тэгээ би танарт бас Монгол хүний хувьд бас уриалж байна. Энэ бүтээгч бурханыг та өөрийнхөө амьдралд бас хүлээн аваач. Монголчуудын түүхэнд энэ хурц ширүүн түүхэнд бидний бүрэн бүтэн хамгаалж чадсан энэ бурхан өнөөдөр бидэнд сайн мэдээгээр дамжуулан дахин бидэнтэй ирж байна. Та энэ сайн бурхантай Иесус Христээр дамжуулан уулзаач ээ, уулзаач ээ гэж би та бүхэнд урьж байна. Та бүхэн Иесус Христийг хүлээж аваа. Тэр Иесус Христ бол загалмай дээр бидний бүх гэмнүглийг үүрч биднийг нүглээс, биднийг мөхлөөс, биднийг дороотлоос, биднийг ядуурлах гойломжлоос мэдээж биднийг тамаас аврахын тулд Иесус бидний бүх гэмнүглийг өөрн загалмай дээр цовдлогдсон. Тэр өөрөө бурхан байсан. Тийм учраас тэр бидний нүглийг үүрэх эрхтэй. Тэр биднийг өөрчлөхийн тулд, тэр биднийг чөлөөлөхийн тулд өөрийнхөө амьнасыг, өөрийнхөө гэмгүй цусыг загалмай дээр урсгасан. Энэ бол зөвхөн таны төлөө, миний төлөө бидний хадгалан үлдсэн Монгол ард түмний төлөө байсан юм. Монголчууд минь тэгээ би та бүхэнд Иесус Христийг танилцуулж байхдаа баяртай байна. Миний олон жилийн өмнө итгэсэн тэр Христ бурхан өнөөдөр ч гэсэн миний намайг болон миний ус үндэснийг гэр бүлийг минь үр хүүхдүүдийг минь бас ерөөсөөр хамгаалсаар харж ганцаар байгаа. Би тэгээд энэ сайн бурханыг та бүхэнд танилцуулж байна. Тэгээд та бүхэн Иесус Христ итгээрэй. Та Иесус Христээр дамжуулан Монголын түүхийн ард байсан энэ хүчрэг бурхан хийм бэ гэдгийг та таньж мэдэх болно. Зөвхөн энэ бурханыг танд мэдээ зогсохгүй. Энэ бурханаас ирдэг тэрхүү эрүүл ивэлүүдийг та өөрийнхөө амьдралд, өөрийнхөө гэр бүлд, өөрийнхөө бүхий л салбарт тийм ээ амьдралын чинь бүхий салбарт тэр биштгэл таны гэр бүл найз нөхөд хамаатан садан төрөл төвчтийн дунд энэ бурханаас ирдэг бүхий сайн сайхан эрүүл ивэлүүдийг та хүлээн авах болно гэж би баттай хэлмээр байна. Тэгээ эзэн та бүхэнд өрөөх болтугай. Сайн мэдээ нэвтрүүлгийн талаар илүү ихийг мэдхийг хүсвэл 75 75 95 тэгтэг 75 85 95 тэгтэг утсаар бидэнтэй харилцсан уу. Тус нэвтрүүлгийг haруулan.com вебсайтаар үзэх боломжтой. Дараагийн дугаарт пастор Цолмонбаатарын оролцсон сайн мэдээ нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй. Есүс Христ таны амьдрал болон гэр бүлийг чинь эвээх болтугай.